Сайн байцгаана уу сонсогчдоо, Про подкастын 91 дахь дугаар эхэлж байна. Подкастын 82 дахь дугаараас эхлэн би та бүхэндээ гадаад улсад мэргэжил боловсрол эзэмшин их орондоо ажиллаж байгаа чадварлаг прокуроруудаа зочноор урьд оролцуулж байгаа илээ. Ингээд энэхүү цувралын 9 дахь зочноор Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Сүрэн Хорлоо оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Подкастын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Баярлалаа. Танд болон Про подкастыг сонсож байгаа нэг сонсогч нартай өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр та аль улсын ямар сургуульд ямар сэдвээр эрдмийн зэрэг цол хамгаалсан бэ? Энэ талаар хоёулаа подкастаа эхлэе. За би Бүгднайрамд Солонгос улсын Кавун их сургуулийг 2010 онд эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн байгаа. За Бүгднайрамд Солонгос улсын гадаад иргэн хариуцлагын тухай хуулийг Монгол улсын гадаад иргэн хариуцлагын тухай хуультай харьцуулсан хууль зүйн цулгаа гэсэн сэдвээр эдмийн дээр цолоо хамгаалт өгсөн. Яагаад тухайн сургуулийг юу н сонгох болсон бэ те? Тухайн сургуулиас гадна Солонгос улсыг сонгож суралцах болсон шалтгаан нөхцөл нь юу байсан бэ? За миний хувьд 10 жилийн сурагч байхдаа гадагшаа гарч сургууль сурна. За мөн гадагшаа гарч амьдрна гэсэн зорилго тэмүүлэлтэй хөөхтэйсэн. За их сургуульд ороод энэ талаараа судалгаа хийгээд олон улсын сургуулиудыг судалж эхэлсэн. За 2005 оны хавар Бүгднайрамд Солонгос улсаас хүмүүс ирээд сургуулийнхаа талаар танилцуулгыг хийжсэн. Тухайн үед өөрийнхөө сургуулийг болон бас нэг сургуулийн талаарх мэдээллийг аваад өөрийнхөө сургуулийг сонгосон байгаа. Тухайн үед тус сургуульд элсэн суралцахад ер нь ямар шалгалтуудыг өгч байваа те? Тэр талаараа эргэн дурсвал. За тухайн үед ярилцлагыг болохоор зэрэг англид болон солонгос хэлээр авчирсан. За миний хувьд болохоор англи хэлний мэдлэгтэй байсан учраас ярилцлагаа бол англи хэл дээр өгөөд солонгос хэлний ямар нэг мэдлэггүй байсан. Тухайн хүмүүсээс ямар шаардлага тавьж исэн бэ гэхээр зэрэг та манай сургуульд өргөжлүүлэн суралцахыг хүсэж байгаа бол солонгос хэлний мэдлэгтэй байх ёстой. Хэдийгээр манай сургууль нь олон улсын сургууль боловч за мэргэжлийн бүх хичээл нь бүгдээрээ солонгос хэл дээр явагддаг. Тийм учраас солонгос хэлийг эзэмсэн байх шаардлагатай гэсэн шаардлагыг тавьж исэн. За тухайд бол бичгийн болон ярилцлагын ингээд хоёр шалгалтыг өгөөд тэнцээд сургуулиасаа урилгыг авчихсан. За мөн өөрийнхөө сургуулийн хэлний бэлтгэлд мөн суралцсан байгаа. Яагаад гэвэл зэрэг өргөжлүүлэн суралцахын тулд солонгос хэлний нийт 6 түвшин байдаг. Тэр 6 түвшнөөс 3-аас 4-р түвшний мэдлийг эзэмсэн оюутнууд маань цаашдаа мэргэжлийн хичээлийг сонсох эрх нэгдэв юм билээ. Тэгээд миний хувьд очсон 1 жилдээ бол бүтэн солонгос хэлийг бол суралцаж эзэмсэн байгаа. Ерөнхийдөө таны суралцсан Кавуны их сургуулийн бусад сургуулиудаас ялгаатай тий онцлог давуу талууд юу байсан бэ тий? Тэр талаар нь. За миний хувьд болохоор зэрэг өөрийнхөө хувийн зарлаараа суралцсан. Манай сургуулийн хувьд нэгд Сөүл хотынхаа төвд байрладаг. Хоёр болохоор зэрэг сургалтынхаа чанараар Бүгднайрамд Солонгос улсдаа эхний дүрд ордог сургалт сайтай сургууль байсан. За гуравт нь болохоор зэрэг олон улсын стандартын дагуу олон улсын оюутнуудыг хүлээж авдаг олон улсын жишээд нийцсэн сургууль байсан. Энэ бол гурав дахь үзүүлэлт нь бол миний сургуулаа сонгох болсон үндсэн шалтгаан болсон. За мөн сургуулиас маань олон улсын оюутнуудад зориулсан сургалтын эрхлэлт хөтөлбөрүүдийг зарладаг байсан нь бол сургуулаа сонгох болсон гол онцлог байгаамаа. За манай сургуулийн бас нэг онцлог давуу тал нь юу вэ гэхээр зэрэг гадаадаас ирж суралцж байгаа олон улсын оюутнуудад зориулсан сургалтын эрхлэлт хөтөлбөрүүдийг маш их сайн зарладаг сургууль байсан. Өөрөөр хэлэх юм бол сургалтын голч дүн маань 80%-аас дээш гарах юм бол сургалтын төлбөрийг 50% хөнгөлдөг. За сургалтын голч дүн маань 90%-аас дээш гарах юм бол сургалтын төлбөрийг 80% хөнгөлдөг. Тийм давуу талтай сургууль байсан. За миний хувьд болохоор суралцж байгаа хугацаанд сургалтынхаа төлбөрийг 50% хөнгөлүүлдэг. Өөрөөр хэлэх юм бол 80%-аас дээш суралцж чаддаг оюутан байсан. За энэ бас өөрийнхөө сургуулийг сонгох болсон бас нэг том шалгуур байгаа. Солонгос улс бол ерөөсөө дэлхийд даяар тий хөгжил дэвшлэрээ тэргүүлж байгаа улсуудын нэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр Солонгос улсын боловсролын тогтолцоогч юм уу тий Монгол улсынхтайгаа харьцуулаад давуу талууд нь тий Монголынхаа боловсролын системд нэг ийм систем байд юм а энийг явал бас их зүгээр болов уу гэж таны харж исэн зүйл байна уу? За Солонгос улс нь хичээлийн 2 жилийн 2 семестртэй байдаг. Намар хавар ингээд Монгол улс болохоор зэрэг зөвхөн эхний 1 жил сургалтынхаа төлбөрийг төлөөд дүн эцсийн байдлаар гардаг. Солонгос улсын хувьд болохоор зэрэг 2 семестртэй. За эхний 1-р семестртээ дүн гараар төлбөр төлөгдөөд явна. 2-р семестрт мөн дүн гараар төлбөр төлөгдөөд явдаг. За нэгсэндээ семестрийн хичээлийн хуваарлалт нь бол өөр гэдэм байна. За хоёрт нь болохоор зэрэг суралцагч оюутан хийгээд тухайн газар ажиллаж байгаа ажилтнуудын ажиллах орчинг бол маш дээд зэрэгээр хангаж өгсөн байдаг. Тэргээр бол манай Монгол сургуулиудаас илүү
нь ялгаатай байсан. Өөрөөр хэлэх юм бол манай сургуулийн кемп буюу доторх сургуулийн байршил бол маш гоё тийм нэг цэнгэг агаартай, за байгалийн аягүй тийм тав тухтай орчинд бүрдсэн тийм газар байсан. Эдгээр хотын төвд байгаа ч гэсэн ургамал тий мотыг бол бүх газардаа одоо ингээд тодорхой хэмжээгээр байрлуулж ургуулж өгсөн оюутнуудын амрах тийм саад цэцэрлэгэн чөлөөтэй тийм газараас нэгсэндээ суралцагч оюутнуудын суралцах 5 тухаар л тодорхой хэмжээгээр Монголтой харьцуулах юм бол илт өөр давуу байдалтай бий болгож өгсөн байсан. Солонгос улсад сурч байсны хувьд те одоо ингээд Солонгос улсын хөгжил маш хурдцтай байгаа шүү дээ те. Тэгэхээр энэ бас аливаа нийгмийн хөгжил нь тухайн улс орны залуу үеийнхэнтэй залуучуудтай салшгүй холбоотой гэж юу би ойлгодог. Тэгэхээр Солонгосын оюутан залуучууд бас яг ажиллаж байгаа эдгээр насных нэг те манай Монгол улсын одоо ингээд ажиллаж байгаа хөдөлмөрлж байгаа сурж байгаа хүмүүстэй ингээд яг харьцуулах юм бол давуу болон сул талууд байсан уу? Тэрийг та юу гэж харж ирсэн бэ? За ялгаатай байдал бол маш их ажиглагдаж харагдчихсан. Яагаад тэгэхээр зэрэг Солонгос улсын хувьд болохоор манай нийт оюутнууд бол хятад оюутныг, монгол оюутныг, бус оюутнууд нь солонгос оюутнууд байсан. Сургалтын номын сангаас гадна нэг хичээл хийх судалгааны өрөө гэж гаргаж өгд юм бэлээ. Тухайн өрөөндөө болохоор зэрэг яг нэг ширээ санал хариуцуулж өгөө. Тухайн оюутан тухайн ширээ саналыг бүтэн жилийн турш хариуцсан. Ширээ санал дээр өөрийнхөө сургалтын материалууд, судалгааны материалууд те компьютераар бүгднийг байршуулад за мөн өөрийнхөө тав тухыг хангаад тэгээ бус юмнуудыг авчир тавингуудаа тухайн ширээ санал дээр бол бүтэн жилийн турш хичээлнэ. Солонгос оюутнууд тухайн өрөө болохоор зэрэг өглөө 8 цагт онгоно. Оройны 20-21 цаг хүртэл нээлттэй байна. За өглөө бид 8 цагт орж ирлээ. Хичээлээ хийлээ. За 13-14 цагт өдрийн цандал гарах гэж тэр өрөөнөөс гардаг. Буцаад өрөөндөө орж ирэл хичээлээ хийгээл яг суудаг. Тэнд бол хоорондоо чанга дуугаар ярилцсан. За нээлтэж хөхрөлтөн за хоол унд хийж идэх юм хүм эднээс ойлголт бол ерөөсөө байхгүй. Миний хувьд болохоор зэрэг хэдийгээр Монгол улсад суралцж байгаа тэнд мэрэгжил дэвшлэл суралцж байгаа хэдий боловч сууд сураагүй бас нэг дутагдaltaй тал байсан. Ягаад гэхээр зэрэг сууж агаад саналаа дуургах ч юм уу, намныхаа хуудсыг одоо чанга дуургах ч юм уу тийм ээ. Тиймэрхүү асуудлуудаас гардаг байсан. Сүүлдээ бол солонгос оюутнууд шиг одоо өөрийгөө яг сууд сурсан судалгааныхаа ажлыг хэдэн цагаар чамаагүй уншаа сууж чаддаг тийм чадвар суралцсан байсан. Энэгээр бол манай монгол оюутан хийгээд одоо солонгос оюутнуудын хооронд жоохон ялгаатай байдал байгаа юм болов уу гэж харж ирсэн. Солонгос оюутнууд бол тухайн судалгааны ажлыг яг хийх ёстой тий бүх талаас нь ном судалгааны материалыг бүгднийг уншиж судлаад яг стандартын дагуу хийж хэвссэн байт юм бэлээ. Энэхүү ер нь гадаад улсад суралцсанаар таны амьдралдаа цуглуулсан хамгийн том туршлага гэвэл та юу хэлэх вэ? За туршлага гэх юм бол одоо гадаадаас сурснаар миний хувьд болохоор тодорхой солонгос оюутнууд, хятад оюутнууд, мөн япон оюутнууд буюу одоо олон улсын соёлтыг өөртөө бий болгож чадсан. Яагаад гэхээр зэрэг олон улсын хүмүүстэй харьцаж тийм ээ тэдгээрийн соёлыг суралцаж за мөн солонгос орны солонгос сурагч багш нарын одоо хичээл ялангуяа одоо тухайн сэдвийн талаар судалгаа хийхэд хэрхэн судалгааны ажлаа хийх үү, хэрхэн одоо материал дээр дүн шинжилгээ хийх үү, гадаадын сонин материал дээр ишлэл зүйлтэй одоо хэрхэн авч одоо өөрийн судалгааныхаа ажилд тийм ээ одоо шингээж өгөх үү гэдэг талаар зөндөө олон зүйлийг одоо профессор багшуудаа суралцсан. Тийм давуу талууд бол байгаа. Суралцаж төгсөөд амжилттай суралцаж төгсөөд эргээд их орондоо ирээд мэдээж ингээ өдөр тутмын ажил амьдралтаа ороод явна тий. Тэгэхээр яг тухайн үед танд ингээд өөрт чинь хувь хүний талаасаа ч юм уу тий гарсан хамгийн том өөрчлөлт юу байсан бэ? Тэр солонгос улсад суралцсанаар одоо тухайн ажлыг бол яг одоо өөрийн хариуцуулж өгсөн ажлыг бол өөрөө л эзэмшиж өөрөө л сайн хийх ёстой юм байна. Одоо надаас шалтгаалаад тухайн ажлууд ямар нэгэн сөрөг үр дүн гарахгүй тийм ээ бусдын ажлыг араас нь чангаахгүй гэдэг талаас нь л яг өөрийнхөө ажилд эзэн болоод юм яг стандартын дагуу л хийж сурсан л байгаа юм л да. Тэгэхгүй одоо манайхан ч юм болохоор зөв нэг юм хийх гээл те тэр нь ч өгсөн энэ ч өгсөн гээл те бидний хувьд солонгос оюутан ч юм ерөөсөө тийм биш аахгүй. Яг л ингээл өөрийнх нь хийх ёстой юм байх юм бол яг тэрийг л өөртөө л хийж байгаа аахгүй. Тэгээ тэр нь хамгийн гол нь стандартын дагуу гэдэг юм байгаа байхгүй. Монголд ч одоо хамгийн гол нь алдагдсан юм стандарт гэж юм байхгүй болчихдог байхгүй. Тэгэхээр чинь солонгосч одоо бид нар ингээл нэг диплом бичиж байгаа юм. Дипломны чинь одоо яаж бичих талаа зөв дотор судалгааны ажил чинь тусдаа явагдаж тийм ээ. Тэгэхээр чинь тухайн дипломыг одоо ишлэл зүйлтэй тэгэж байгаа. Би л Монголд оюутан байхдаа дипломд гарснаа баг ерөөсөө мэдж байгаагүй байхгүй юу. Тэгэхээр чинь энэ дипломыг бичихийн тулд бид нэр одоо ийм олон материал номнууд байна. Энийг чи бүгд нь уян судалгая. Тэгээ би одоо материалаа дипломаа бичээр цаасан хэлбэрээр танд өгнө. Тэгэнгүүт бас CD-н дээр хуулгаа бичмэл хэлбэрээр бас танд өгч байгаа байхгүй сургалтынхаа албанаас өгч байгаа. Тэгэнгүүт сургалтын албад нөгөө диплом руу CD-гээр нь ороод
Одоо тэр тухайн авсан чиг зийг нь одоо яг стандартын дагуу байна уу? Хоорондох зайн стандарт, ишил зүйлтэй яг стандартын дагуу авч уу? Доторх одоо тэр нэг бусдын хэлсэн үгийг одоо налуу шугамаа битэн босоо хэлбэрээр бичмэчүүд бүгдийг нь тулгаж авч байгаа байхгүй. Нийгээс тэр чинь бид нарыг миний төлөв зөндөө болоо одоо босчихсон байхгүй. Тэр сургалтын албан дээр ягаад гэвэл би тэгж бичиж сураагүй чадахгүй юм чинь. Тэгээд тэр ном сомн дээр нь харж байгаа даа ингэж бүр арга нэг бүрчлэн цааж өгнө. Тэр файлсныхаа төрлөө ороод тэгээд яг тэрийг гаргаж ирнэ гэл 100% болгож иж миний дипломыг авч байгаа байхгүй. Тэгээд хамгийн гол нь солонгос хүмүүс чинь болохоор зэрэг тэр нөө сэдвийн талгаар ингээд манайд чинь сургалтын материал жоохон хомс байдсан шүү дээ. Нэг байх юм бол нэг юм аяг хэд тавцсан ч юм уу тийм ээ. Тэгэхэд солонгос ерөөсөө тийм биш. Тухайн ойлголтыг ойлгохын тулд ингээд тал бүрээс нь гарсан одоо их бичмээ сургалтын материалууд байна. Тухайн хүнээс сурахгүй байхын аргагүйгээр тийм ээ нэгс материалуудаа ингээд бүрдүүлээд өгчдөг тийм ээ. Ингээд материалууд нь хангадаг байгаа байхгүй. Тэгэхээр манай Монгол болохоор зэрэг тийм байхгүй шүү дээ. Тэгээ манай Монголд одоо хамгийн гол дутагдaltaй байгаа зүйл чинь стандарт гэдэг нэг юм ерөөсөө мөрдөггүй айл шатанда тэр чинь одоо манай Монголыг хөгжүүлэх байгаа аюу тум шалтгаан байгаа байхгүй. Яг энэ стандарт яг иймэр байх хэрэгтэй гэж хүн болгон бүгдөө стандартаа мөрдөр хяналтаан тавиал ингээл одоо дипломын дээр хүрэлтөө сургууль хийж яг тэрийг харуулж байгаа байхгүй. Тэгэхээр сургуулийн дипломдоо тэгж байгаа хүмүүс нь цааш цаашаа тийм олон бодлоготой шал өөрөөр л авч үзэж байгаа гэж боддог байхгүй. Одоо миний одоо гол одоо хэлэх гээд байгаа юм бол энэ л байгаа юм. Ганц ялгаа нь болохоор яг энэ харагдаж байгаа байхгүй. Монголчууд амар тийм хайнга аливаа асуудал төрөөсөө тийм юу. Тэгэхдээ солонгос хүмүүс амар тийм ашиг бүгдэлтэй ханддаг. Угаасаа л яг ийм л байх тул иймэрэл байна гэж яддаг байгаа байхгүй. Бүгд найрамдах солонгос улс ер нь гадаад улсын оюутантай суралцаад ажиллаад тэгээд ер нь амьдрахад хэр таатай орчин нөхцөлтэй. Тэгээд нийгмийн уур амьсгалын хувьд ч гэсэн те ер нь ямар хуу улс үе тэр талаар нь бас сонирхолбол. За хэдийгээр бүгд найрамд солонгос улсаас суралцаж байгаа гадаад оюутнуудыг 7 хоногт 8-аас дээш хугацааг тодорхой зааж өгсөн газруудад ажил хийхийг бол хүлээн зөвшөөрдөг. Жишээлх юм бол номын сангийн туслах ч юм уу профессор багшийн туслах хийхийг бол зөвшөөрдөг. Хэдий боловч манай Монгол оюутнууд бол өөрсдөө хуваараа ажил хөдөлмөр эрхлээ явуулдаг. Тэргээрээ одоо тухайн өдрийн тухайн сарынхаа хэрэглээний тийм ээ байрны төлбөр ч юм уу эсвэл өөрсдийнхөө хоол хүнс ч гэдэг юм уу гоо сайхныхаа зардыг олох бүрэн боломжтой. Нэг цагийн хөдөлмөрийн хөлс нь бол тухайн үед 8600 вон байсан баха. Тийм нэгсэн хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг улс юм болоо гэж би тухайн үед бол боддог байсан. Уур амьсгалын хувьд болохоор зэрэг чиглэг уур амьсгалтай одоо амьдрахад нэг таатай тийм орчиндөө улсайсан. Миний хувьд бол техник жилдээ сургуулийнхаа эргэн тойронд одоо байр түрээсэлж байна гэдэг бол мэдгүйгээр нэг хэдэн метр оны цаана байр түрээслээд амьдардаг байсан. Тухайн болохоор зэрэг бас тээврийн зардал тухайн байрны зардал гээд гарч байгаа. Сүүлийнхаа жилүүд болохоор зэрэг яг сургуулийн кемптэй ойрхон байруудыг түрээслээд тэгээд амьдардаг болсон байгаа. Амьдрах уур амьсгалтай хөдөлмөрийн нөхцлөөс гадна ер нь нийгмийн орчин нөхцөл нь ямар хөө бэ тийм ээ те хүмүүсийн зан харилцаа ч юм уу те өдөр тутмын амьдрал нь тэр талаар нь бас сонирхолбол. Миний хувьд болохоор солонгос хүмүүс аягүй тийм урайлахын зөөлөн аш зантай хүмүүс байт юм боловч боддог. Нэг ялангуяа одоо оюутнууд маань хэдийгээр би солонгос хэл мэдэхгүй байсан гэсэн ингээд чадах чинээгээр англиар яриад тийм ээ ойлгох ингээд туслах гал манай солонгос оюутнууд маань ингээд орж ирдэг байсан. Тэгээд тэр дундаас 1-2 эмэгтэй оюутнуудтай бол маш сайн найзууд болж авсан байгаа. Нэгсэндээ хүмүүсийн хувьд болохоор маш тийм зөөлөн зан чанартай, маш тийм найрсаг харилцаатай тийм хүмүүс байдаг. За төгсөж ирээ та ер нь яагаад прокурорын байгууллагыг сонгон ажиллах болсон бэ те? Тэр талаар бас хуваалцвал. За миний хувьд болохоор зэрэг ер нь суралцж байгаа хугацаанд прокурор болно гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан. Тэгээ өөрийнхөө хүсэл мөрөөдлийн дагуу одоо прокурорын байгууллагад ажилд ороод одоо 8 дахь жилдээ ажиллаж байна да. Прокурорын мэргэжлийн хамгийн яг үнцэнтэй юм нь юу юм бэ? Миний хувьд болохоор зэрэг прокурор гэдэг маань яг тухайн зүйлийг яг үнэн мөннийг тийм ээ бий болгох, тогтоох, шалгах. Тэгэл одоо яг прокурорын хяналтын ажлын дээр л одоо тухайн хэрэг маргааны яг зөв буруу нь дэнслэгдэж байгаа юм болов уу гэж боддог. Тэгэл одоо миний хувьд зэрэг хичээгээл ямар нэгэн алдаа зөвлөл гаргахгүй юм шүү. Хин нэгнийг одоо гэмүү хүнийг буруутгахгүй юм шүү. Хин нэгнийг одоо охироочихгүй юм шүү гэсэн бодолтойгоор л өөрийнхөө ажил мэргэжлээ эрхэлж явдаг та. За ингээд өнөөдрийн манай подкастт хүрэлцэн ирч өөрийн туршлага болон гадаадд хэрхэн яаж суралцах талаар мэдээлэл хуваалцсан танд баярлалаа. Тэгээд подкастын төгсгөлд нэг уламжлалсан асуулт өгдөө. Таны одоо ер нь яг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлээд явдаг зарчим ч юм уу те хэлэх хамгийн дуртай үг юу вэ? Миний хувьд зөв твч итэг хүлээ тэгүүлчи ялна гэдэг үгийг бэлэг дуртай. Тэгээ та бүхэнтэй ярилцахад таатай байлаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа.
За баярлалаа сонсогчдоо. Про подкастын 91 дахь дугаар та бүхэнд хүрлээ. Та бүхэн подкасттай холбоотой санал хүсэлтээ Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанд ирүүлээрэй.